За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ Daily Study Korean дээр одоо байгаа Солонгос хэлний онлайн хичээлүүдийн талаар танилцуулъя гэж бодсон байгаа. За тэгээд манай Daily Study Korean ямар хичээлүүд байдаг вэ гэх юм бол нэгдүгээр шатнаас 8 дугаар шат хүртэлх дөрмийн хичээлүүд байгаа. За тэгээд Солонгос хэлний дөрмийг бүр үсгнээс нь эхлээд анхан шатнаас нь эхлээд гүнзгий шат хүртэлх бүх дөрмүүдийг системтэйгээр сурахыг хүсвэл манай энэ хичээл дээр та бүхэн хамрагдах хэрэгтэй. За тэгээд дараачихын хичээл нот дээрээ хоёр дахь хичээл нь Солонгос хэлний хамгийн их одоо андуурагддаг дөрмүүдийг нэгтгэсэн тийм хичээл байгаа. За тэгээд Солонгос хэл сурж байгаа хүмүүс маань болохоор одоо шинэ н, ига, эсо, гэх мэтчлэн одоо асаосо, ынига гэх мэтчлэн дөрмүүдийг хоорондоо нэлээд андуурдаг. За тэгээд тэр дөрмүүдийг хэрэг андуурахгүй сайн мэддэг болчих юм бол үнэхээр одоо Солонгос хэлэндээ сайн болсон байна гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор одоо Солонгос хэлний одоо дундаас дээшний мэдлэгтэй манай 1-8 дугаар шатны хичээлийн одоо дор хаяж 5 дугаар шат хүртэл үтсэн хүмүүстэй одоо энэ хичээлээ санал болгож байгаа. За тэгээ 3 дугаарт нь болохоор драмаро пэвүнэн хангуга буюу одоо драмаар Солонгос хэл сурах хичээл бэлдэж оруулсан байгаа. За тэгээ энэ хичээл нь болохоор маш олон талын одоо давуу талтай маш гоё хичээл болсон байгаа. За тэгээд дараачихаа юун дээр слайд дээр бас энэ хичээл тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За тэгээд энэ хичээлийг яг ямар хүн заагаад байгаа юм бэ гэх юм бол за намайг болохоор Заяа гэдэг 2012 онд Солонгос хүмүүлийн ухааны сургуулийн Солонгос хэлний ангийн төгссөн, багш орчуулагч мэргэжлэр төгссөн. За тэгээд сургуулаа төгсөөд Солонгос хэлний одоо орчуулагчийн мэргэжлэр ажиллаж агаад тэгээд Солонгосын засгийн газар мэдээлэлт 2015 онд тэнцээд тэгээд Онсэг сургуульд улс төрийн ангид сурж агаад ирсэн. За тэгээд ирснээсээ хойш бас одоо Солонгос хэлний орчуулагчаар нэг компанид ажиллаад за тэгээд хуваараа бас олон төрлийн одоо орчуулгууд хийж агаад хажуугаар нь Daily Study Korean Instagram аккаунтаа ажилуулангаа бас Солонгос хэл зааж байгаа тийм хүн байгаа. За тэгээд Солонгос хэлний топгийн 6 дугаар түвшинтэй. Тэгээд 2011 онд хамгийн анх топгийн 6-ад тэнцэжсэн. За тэгээд Солонгос хэлийг та бүхэн ямар нэгэн алдаа мадаггүйгээр зааж өгөх хэмжээний одоо дээд түвшний Солонгос хэлтэй хүн болохоор надад та бүхэн бас итгэж болно. За тэгээд эхний хичээл маань болохоор 1-8 дугаар түвшний Солонгос хэлний одоо дөрмийн хичээл байгаа гэж хэлсэн шүү дээ. За энэ хичээл нь ямар юм бэ гэх юм бол за нэг видео хичээл нь 8 минутаас 15 минутын хугацаанд үргэлжилдэг. За тэгээд 1-р түвшний хичээл нь нийт 20 хичээлтэй үсэг бас орсон байгаа. 2-оос 8 дугаар түвшин тус бүр 28 хичээлтэй. За тэгээд энэхүү одоо хичээлээр дамжуулаад та бүхэн нийт одоо 220 орчим өдөр тутмын харилцан яриа 220 орчим Солонгос хэлний одоо дүрэн болон нөхцлүүд 3000-аас дээш Солонгос хэлний одоо шинэ үгийг мэдэж авах боломжтой 1-8 дугаар шат хүртэл үзснээр за тэгээд хичээлийн маань давуу тал гэх юм бол одоо ямар нэгэн цагт баригдахгүйгээр өөрийнхөө хүссэн үедээ хичээлээ үзнэ. Тэгээд дээрэс нь асуухыг хүссэн зүйлээ багшаас асуух боломжтой ийм хичээл байгаа. За тэгээд аль шатны хичээлээс орохоо бас мэдэхгүй байх юм бол манай Instagram аккаунтын гайд хэсэг дээр одоо манай 1-8 дугаар түвшний бүх хичээлийн хөтөлбөрүүд байгаа. Тэгээд тэрийг харж агаад аль шатнаас нь орохоо сонгох боломжтой. За тэгээд хичээлийн аккаунт нь болохоор @solongos доогуур зураас хэл доогуур зураас 1 гэд артлынхан тоо 8 хүртэл нийт 8 аккаунт байгаа. За хоёр дахь хичээл нь болохоор одоо андуурдаг Солонгос хэлний дөрмүүд гэсэн шүү дээ. За тэгээд Солонгос хэл суралцагчдын хамгийн их андуурдаг 20 дөрмийг одоо энэ хичээл дээрээ нэгтгэж өгсөн байгаа. За тэгээд Солонгос хэлний ерөнхийдөө дундаас дээш түвшний одоо энэ андуураад байгаа дөрмүүдээ бүгдийг нь одоо үтцсэн байгаа хүмүүст ер нь бол энэ хичээлийг санал болгож байгаа. Яг бол энэ хичээл дээр энэ дөрмийг яаж залгах уу, ихэр төгссөн үгэнд яах вэ гэсэн юмс огт ярихгүй. Зүгээр энэ хоёр дөрм хоорондоо юугаараа өөрийн хэрэглэн юу юм гэдэг талаар ерөнхийдөө голцоо яриад явчихж байгаа учраас одоо энэ дөрмүүдээ үтсэн хүмүүс бол энэ хичээлийг үтсийг би санал болгож байгаа. За тэгээд энэ дөрмүүдийн ялгааг бас мэдэж авснаар илүү одоо дээд түвшний Солонгос хэлний мэдлэгтэй болох боломжтой гэсэн үг. За тэгээд хичээлийн аккаунт нь болохоор DSK гэдэг Daily Study Korean гэдэг нь авчирсан байгаа тийм. Тэгээд доогуур зураас Intermediate гэсэн ийм хаян дээр манай энэ хичээл байрсан байгаа. За тэгээд 3 дахь хичээл нь болохоор Солонгос хэлээр одоо драмаар Солонгос хэлийг сурах хичээл байгаа. За тэгээд эхний киногоор болохоор Kemari Cha-Cha-Cha гэдэг киноны 1-р ангийг нь одоо хийсэн байгаа. За тэгээд энэ хичээлийн одоо давуу тал нь юу юм бэ гэх юм бол одоо Солонгос одоо яг жинхэнэ Солонгос хүмүүсийн харилцан яриан тий
солонгос хэлний одоо өгүүлбэрийн бүтцэн ямар эдийн, дүрм нь ямар дүрм ордын, ямар үгээр яаж ярьдсан бэ гэдгийг мэдэж авах боломжтой. Тэгээд би ингээд энэ хичээлээ тайлбарлангаа одоо бүх нөгөө нэг өгүүдийг нь утгыг нь хэлээд, дээрэс нь гол дүрмүүдийг нь хэлээд явж байгаа учраас ер нь бол бүх үгийг нь ойлгоно. За тэгээд дээрэс нь солонгос хэлний сурах, биш сонсох болон ярих чадвар одоо зэрэг хөгжих боломжтой байхгүй юу? Яагаад гэвэл энэ одоо киногаа нэг удаа үзээд сонсоод бүх одоо үгнүүдээ мэдээд авчих юм бол энэ киногаа дахин одоо үзээд авах юм бол аяндаа одоо тэр өгүүлбэр минийх болно гэсэн үг. Тэгэхээр би дараа нь яг тэр өгүүлбэрээ өөр хүнтэй ярих боломжтой. Тэгээ солонгос хэлний одоо чих нэгдэн, тэгээ дээрэс нь яриа сайжирна, дүрм сайжирна, шинэ үг сайжирна. За маш их үр дүнтэй тийм хичээл байгаа. За тэгээд бас өөдөхгүй тий сонирхолтойгоор солонгослыг сурах боломжтой. Тэгээд энэ Kenmari Cha-Cha гэдэг драмыг яагаад сонгож авсан юм бэ гэх юм бол энэ кино болохоор ерөнхийдөө миний сүүлийн хэдэн жил үзсэн хамгийн гоё солонгос кино байсан байхгүй юу. Тэгээд би болохоор өмнө нь ямар ч гоё кино үзчихсэн хизээч юу яаж байгаагүй одоо солонгос киног үзсэн чинь ингээд дараа нь тэргээ дахиж үзэж байгаагүй. Гэтэ Kenmari Cha-Cha болохоор би бараг 3 удаа дахиж үзсэн байхгүй зөв үзмээр санагдал дахин үзмээр санагдаад байсан кино. Тэгээ тийм болохоор бас дахин үзэхэд өөдгааргүй кино байгаасаа гэсэн үүднээс энэ киног сонгосон. Тэгээ хүмүүс хоорондын яриа нь маш энгийн, хөнгөн, тийм гоё хөгжилтэй кино болохоор энэ киног сонгосон байгаа. За тэгээд манай төлбөрийн хувьд ямар байдаг вэ гэх юм бол нэг төвшний хичээл нь болохоор бүгд 20,000 төгрөг. За түрүүчийн нөгөө нэг андуурдаг дүрм бас тэгээд драмын солонгос хэл ч гэсэндээ бүгд адилхан 20,000 төгрөгийн үнэтэй. Тэгээд 1-ээс 8 дугаар төвшний хичээлүүдийн нэг төвшин нь 20,000 төгрөг гэсэн үг. За тэгэнгүүт 2 хичээл хамт авах юм бол энэ 30,000 төгрөгийн үнэтэй болж хямдарч байгаа. За 1-ээс 8 дугаар төвшний хичээлийн аль хоёрыг нь хамт авах те 2 3 ч юм уу эсвэл 3 4 дугаар шат 1 2 алийг нь хамт авсан болно. Эсвэл одоо аль нэг дөрмийн хичээлтэй түрүүчийн драмын хичээл ч юм уу эсвэл нөгөө андуурдаг дөрмийн хичээл ч юм уу эсвэл андуурдаг дөрмөн дээр нэмхэн драм гэд 2 хичээл авах юм бол энэ 30,000 төгрөг болж хямдарч байгаа. За тэгээ 3 хичээл хамт авах юм бол энийг болохоор 40,000 төгрөг болж хямдруулсан байгаа. За энэ үнээр болохоор өмнө нь ерөөсөө хичээл зарж байгаагүй. Анх удаа энэ үнийг бас ингэ гаргаж ирсэн. За 3 хичээл гэхээр одоо нэг дөрмийн хичээл, нэг андуурдаг дөрмийн хичээл, тэгээ дээрэс нэг драм ч юм уу эсвэл 1-ээс 8 дугаар шатны 3 одоо шатны хичээл ч юм уу ямар ч хамаагүй 3 хичээлийг хамт авах юм бол 40,000 төгрөгөөр авах боломжтой байгаа. За энэ болохоор ерөнхийдөө маш хямдхан үн гэж хэлж байна. За тэгээд онлайнаар одоо хичээл үзэхийн давуу тал нь юу юм бэ гэх юм бол нэгдүгээрт маш хямд үнээр солонгос хэлийг сурах боломжтой. За офлайнаар солонгос хэл буюу одоо танхимаар солонгос хэл сурснаас 10 дахин хямдхан байгаа тий. Тэгээд солонгост очиж одоо хэлний бэлтгэлд хичээл үзэхээс 150-аас ер нь бол одоо зардалтайгаа нийлүүлэх юм бол бараг 300-аас 400 дахин хямд үнээр Монголдо солонгос хэлийг сурах боломжтой. Тэгээд цаг хэмнэх буюу хизээж хааж өөрийнхөө цагтаа тойруулаад хичээлээ үзнэ. За тэгээд асуух зүйл гарах юм бол багшаас хизээж хамаагүй DM-ээр энэ зөв үү гэдэг өөрөө өгүүлбэр зохиогоод бие дагаад асуух боломжтой. Тэгээд хичээлийнхаа бичлэгийг болохоор хязгааргүйгээр давтаж үзэх боломжтой буюу нэг одоо хичээлийн аккаунтод орсон бол гарахгүй байж болно аккаунтаас. Тэгээд дахин тэрнийхээ одоо хичээлийг үзээд за тэгээд бүр одоо хэдэн жилийн дараа ч гэсэн тий нөгөө дүрм чинь юу байлаа гэдгээ эргэж харахыг хүсэх юм бол хэдэн жилийн дараа ч гэсэндээ нөгөө хичээлүүд маань байж л авах учраас дахин үзчихнэ. За тэгээд танхимын хичээл дээр бол багш яриад өнгөрчин. Тэгэнгүүт дараа нь юу вэ гэд нөгөөдгөө санахгүй байх тохиолдол байдаг тий. Тэгэхэд онлайнаар хичээл үзэж байгаа тохиолдолд багш ярьж өнгөрнө гэсэн юм байхгүй. Ойлгохгүй юм байх юм бол хэд ч дахин үзсэн болно тэрийгээ. Тухайн дүрм, шинэ үг, харилцан яриаг бүрэн цээжилтлээ үзсэн ч боломжтой байгаа. За тэгээ бүгдээрээ одоо нэг тэр драмын хичээлээ яаж явагдаж байгаа юм бэ гэдгийг хүмүүс асуугаад байсан болохоор энэ дээр одоо би нэг хальт бичлэг харуулъя. Гэхдээ энэ нэг бичлэг маань болохоор нэлээд юугүй чанаргүй энэ дээр харагдаж байгаа. Би screen record хийжсэнээсаа дахиад screen record хийсэн чинь чанар нэлээд алдагдсан. Гэхдээ хичээл дээрээ бол энэс илүү чанартай Сингапурника 열받네. 자, 생각해보다 гэхээр бодож үзэх гэсэн тийм. бодоод үзсэн чинь 열받네. уур хүрчлээ. 도와준 건 고마운데 자, 도와주다 гэхээр тусалж өгөх. 자, зүгээр тупдаа гэвэл туслах гэсэн үг. За, тусалсан чинь 고마운데 баярлж байгаа ч гэсэндээ 왜 яагаад 아까부터 гэхээр түрүүнээс хойш 계속 반말이야. 반말 гэдэг нь одоо
Солонгос хэл нь Чундэнбай, Панмай гэж байгаа шүү дээ. Хүндэтгэлийн болон хүндэтгэлийн бус үг. За Панмай яа гэхээр хүндэтгэлийн бус үгээр яриад байгаа юм бэ гэсэн чинь түүшийг окей гэж. Окей. 뭐가 окей인데? юун окей гэж. 그쪽도 반말하라 그럴라 했는데 자 자막 찍는데 хүндэтгэлийн бус үгээр одоо яриарэ гэх гэжсэн чинь 그럴라 했는데 гэх гэж байсан чинь 알아서 өөрөө мэдээд 먼저 하길래 төрүүлж хэлэхээр чинь ярихаар чинь 난 окей. би бол окей. 내 반말엔 절약이 있어. 자, 미니 반말 одоо хүндэтгэлийн бус одоо ярианд 절약이 있어. одоо өөрийн гэсэн философи байдаг тийм. гүн ухаан шингэсэн байдаг. 난 괜히 за би 괜히 гэдэг нь шал дими гэсэн. би дими одоо хоёрын оронд 격식 차리고 그러다가 за 격식 차리다 гэдэг нь болохоор одоо нөгөө хүндэтгэлтэй хандах гэж хэлж байгаа хгүй. за хүндэтгэлтэй хандаж одоо тэгж жагаад 어려워지는 거 질색이거든. 어려워지다 гэхээр одоо хоорондын харилцаа нь ингээд хэцүү болох. 어려워지다 гэдэг нь хэцүү болох гэсэн. хэцүү болоход 질색이다 гэдэг нь үнэхээр дургу гэсэн утгатай. за үнэхээр дургүй. 자, 그리고 요즘 글로벌이 주세잖냐. 자, 되게 сүүлийн үед 글로벌 진 одоо 주세 гэхээр одоо тийм зүйл одоо эд дэлгэрж байгаа үстэй. 외국 애들 봐. гадаад хүмүүсийн хүмүүсийг харалта. 외국 гэдэг нь гадаад. 장인어른한테 텀. 자, 장인어른 гэдэг нь болохоор хадам аав, эрэгтэй хүн хадам аавыгаа 장인어른 гэж хэлдэг. 시어머니 хадам ээжтэй 메리 얼마나 좋아. ямар гоё юм. 생각해보니까 열받네. 아니 도와준 건 고마운데 왜 아까부터 계속 반말이야? 오케이? 뭐가 오케이인데? 그쪽도 반말하라 그러려는데 알아서 먼저 하길래 난 오케이. 내 반말에는 철학이 있어. 난 괜히 격식 차리고 그러다가 어려워지는 거 질색이거든. 그리고 요즘에 글로벌이 추세잖냐. 외국 애들 봐. 장인어른한테 톰, 시어머니한테 메리. 얼마나 좋아. За тэгээ хичээлийн танилцуулга маань энд хүрээд 생각해보니까 өндөрлөжээ. 열받네.
Та бүхэн манай хичээлийг бас авъя гэж бодож ивэл, сонирхож ивэл манай Daily Study Korean гэдэг энэ бичсэн байгаа, доор бичсэн байгаа Instagram хаяг руу DM бичээд хичээл бүртгүүлэх заавар аваарэ гэж хүсье. Тэгээд солонгос хэл сурах их үйлсэд чинь амжилт хүсье. Тэгээд бүгд солонгос хэл амжилттай сайн сураад топикийн оноо аваад тэгээд хүссэн их сургуультай тэтгэлэгтэйгээр ороорой гэж хүсье. Та бүхэнд баярлалаа.